Энэ өдрийн мэнд таны мэдхүйг түгэх бичлэг маань үргэлжилсээр л байна. Монголын дархан цааст газруудын талаар ярьж байгаа билээ. Энэ удаад Увс нуурын айл сав ба түүний харьяа, түргэн цагаан шувууд, уул гэх мэт гайхамшигтай газруудын талаар ярилцъя. За ингээд тухлан сууж таалан болгоно. Subscribe заавал дараарай манайха. Түргэний уулс нь уулын туундар, хой, тай, уулын хээр, мөнх цас, мөсөн оргил, тэдгээрийн усан хүрхрээ, мөсөн тогой, агуй, хад, цохио зэрэг байгалийн олон бүс бүслүүрийн хосолсон, байгалийн үзэсгэлэн бүрэлдсэн өвөрмс тогтцтой газар нутаг юм аа. Түргэний уул нь мөнх цаст мөсөн голууд элбэгтэй бөгөөд нийтдээ 104 км², буюу Монгол орны уулсын мөстлийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг. Түргэний уулсаас хархираа түргэн, ямаат, шивэр зэрэг голууд их аван урсдаг. Түүнчлэн биологийн олон янзын нэм баялаг бөгөөд цоохор ирвэс, аргал хон, янгир ямаа, нөмөрөгт банздоо зэрэг нэн ховор болон ховор амьтан ургамлын хөлгийн нутаг юм аа. Энэхүү газар нутгийг иж бүрдлээр нь хамгаалах зорилгоор 1993 оны Монгол Улсын их хурлын 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалтанд авч улмаар байгалийн үзэсгэлэнт гой жүрийн хүрхрээг хамгаалах зорилгоор улсын их хурлын 2008 оны 05 дугаар тогтоолоор хэлийн заагийг өргөтгсөн байх нэ. Түргэний дархан цааст газрыг улам бүр өргөтгсөн байх нь. Түргэн уулын дархан цааст газар нь Увс аймгийн Түргэн, Улаангом, Тариалан, Ховд, Бүхмөрөн сумдын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд нийтдээ 130,473 га талбайд хамардаг. Түргэний уулын бүс нь хад асах, чулуу ихтэй, ихц цавчим хажуутай бөгөөд хормой бэлгэрээ цөлдсөн байдаг нь үүрэг ачт нуурын цөлдсөн хотхорын нөлөө хэмээн үздэг. Увс нуурын айл сав нь Төв Азийн говь цэвлийн тархалтын хойд хэлб болж цөлийн гандуу хуурай орчин, нуур устай зэрэгцэн орших экологийн өвөрмц орчныг бүрдүүлдэг маш өвөрмц байгаль газар зүйн гайхамшигт гэж бүрэл бүхий газар бөгөөд энэхүү ландшафтын өвөрмц орчныг хамгаалах зорилгоор Увс нуурын түргэний уул, цагаан шувууд, тонхилтээсийн голын адаг, алтан эс гэсэн экологийн орчин байгалийн зохицолборын хувьд ялгаагүй боловч бие биенээсээ төдийлөн аслагтаагүй газар нутгийг хамарсан Увс нуурын айл савын кластерын дархан газрыг байгуулсан Улсын их хурлын 1993 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан байна. Нийтдээ 712,500 га талбайтай Монгол орны төлөвгүй дэлхийн байгалийн гайхамшиг болсон Увс нуурын айл савын тусгай хамгаалтын газруудын дэлхийн бөмбөрцгийн хойд хагас дотор байрладаг. Увс нуурын айл сав хэмээх эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн олон улсын ач холбогдол бүхий Төв Азийн чухал нутаг болохыг илтгэж байна. Айл савын хамгийн намд цэг нь далайн түвшнээс дээш 758 м, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3966 м өргөгдсөн хархираагийн ноён оргил юм аа. Увс нуурын дархан цааст газар нь хойд талаараа Оросын холбооны улстай хэлэлдэг. Улс зүйн сүлжээний хувьд айл сав нь бүхэлдээ Төв Азийн гадагшаа урсдгүй айл савд багтана. Увс нуурын айл савын улсын тусгай хамгаалалттай газрууд нь газар зүйн байрлалаараа их нууруудын хотгорт оршдог. Энэ чанараараа гадрын болон газрын доорх усаар баялаг бүс нутаг юм аа. Увс нуурын айл савын дархан цааст газарт багтах цагаан шувуудын дархан цааст газрын талаар ярив. Увс нуурын айл савын өндөр уулын нуг, уулын хээрийн онцлогийг төлөөлөх цагаан шувууд уул нь Увс нуур, үүрэг нуурын усан хагалбарт зүүн хойноос баруун урагш сунад тогтсон байршилтай. Увс нуурын хотгорд орших өндөр уулын томоохон төлөөлөл цагаан шувууд уулын байгалийн урган төрх биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор Увс нуурын айл савын дархан цааст газрын ангилалд болон тусгай хамгаалтанд авсан. Нийтдээ 22,000 га талбай хамардаг. Цагаан шувууд уул нь хэрчигдэл ихтэй, шовх, хян, хяр, хад асах бүхий ихс хажуутай далайн түвшнээс дээш 3,000 гаруй метр өндөрт өргөгдсөн өндөр уулын нуг, уулын хээрийн өвөрмц орчныг төлөөлж өндөр уулын ховорцог амьтныг шивэлэн орших өвөрмц сонь тогтсон байгалийн үзэсгэлэнт бүхий газар юм аа. Цагаан шувууд уулын дархан цааст газарт 72 зүйлийн хөхтөн амьтад бий. Түүнээс нь ирвэс, аргал, янгир, хүдэр, халиун бох, харсуулт, зээр зэрэг амьтад Монгол улсын улаан номонд орсон байна. Мөн ойн сонгон, хөрөм, бууг, бор гөрөөс, зэрлэг гахаа, нохой зээр зэрэг амьтадтай. Цагаан шувууд уул нь
Увс нуурын айн савын дархан цааст газарт бие даасан можиг төлөөлдөг өндөр уулын экосистем юм. Цагаан шувууд уулын нутаг дэвсгэрт хэрээ нуур, үүрэг нуур зэрэг нууруудтай мөн цагаан шувууд, шар хамар уулнаас их авсан их хөсөрхөг, баг хөсөрхөг, шар гадны зэрэг голуудтай байдаг байна. За увс нуурын айн савд багтах алтан элсний дархан цааст газрыг би өмнөх дугаар дээр ирсэн. Увс нуурын айн сав түүнд хамаарагдах дархан цааст газрын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. За манайхан лайк and share, subscribe заавал дараарай. Түр бай.